Хурлын даргын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар аймгийн спортын болон соёлын салбарт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хэрхэн анхаарч, дэмжиж, хамтран ажилласан талаар мэдээлэл хүргэнэ. Манай иргэдийн хурлын үндсэн чиглэлийн бол үндсэн 4 бүлэгтэй. Энэ 4 бүлгийн 3-7, 3-8 гэсэн заалтууд бол нийтийн бие тамирын спортыг дэмжих, хөгжүүлэх, энэ дээр бол аймаг орон нутаг анхаарал хандуулж ажиллах тухай зааж өгсөн байдаг. За энэ хүрээндээ бол бид нар аймаг орон нутагт энэ спортын клубүүдийг олноор байгуулах, дэмжиж ажиллах тал дээр бол өнгөрсөн хугацаанд баггүй ажил хийлээ гэж ингэж харагддаг. За энэний маань нэг хэсэг бол энэ боксing спорт. Энэ спортыг сонгож, сонирхож хичээлж байгаа олон хүүхдүүд байна, залуучууд байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт боксing холбооны тэргүүнээр ажилладаг. Боксинг спортыг орон нутагтаа хөгжүүлэх, хүүхэд залуусыг сургах, тамирчдаа дэмжихэд хурлын даргын хуваар болон Эрдэнэт боксинг холбооны тэргүүний хуваар анхаарч ажиллана. За манай Орхон аймгийн Эрдэнэт боксing холбоо маань 2013 оны 7 сарын 2-нд анх хурлаа хийж үүсгэн байгуулагдсан. За миний хувьд бол 2013 оны 7 дугаар сараас эхлэн Эрдэнэт боксing холбооны тэргүүн гэдэг энэ сонгуульт ажилд бол манай боксинг спортын энэ тамирчид, энэ холбогдох дасгалжуулагч нар санал тавьсны үндсэн дээр энэ сонгуульт ажлыг хүлээж авсан. Энэ цаг үеэс хойш боксинг спортыг хамтдаа хөгжүүлэх, энэ спортод дуртай хүүхэд залуучуудыг дэмжих тал дээр бол олон талт үйл ажиллагаа явуулж ирлээ. Холбооны манд дэргэдэх Орхон аймгийн Эрдэнэт бокс клуб маань бас дараа нь байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулаад 3 жил гаруй болж байна. Манай Эрдэнэтийн боксчид, боксинг спортоор хичээлж байгаа залуучууд, хүүхдүүдийн амжилт бүтээд бол жилээс жилд улам ахиж байгаа. Дэлхийн аварга нодлоо яг өдөрт 5 сард 3 тамирчинтай яваад намуна маань 57 кг дэлхийн аваргаас хүрэл медаль авч мөнгөн сарын хонгорцууд 2 маань шагналт 5 дугаар байранд орсон. Тэрний өмнөх Челябинск хотод болсон Орсын холбооны улсад нээлттэй тэмцээнд Мичтма мөнгөн сарын намун 3 маань 3удаа төрүүлээд 3удаа аварга болсон. Наа Басангийн мөнгөн саран гэдэг ирээдүйн од сургууль сурдаг. Одоо 16 настай. Тэгээд ер нь бол боксер хичээлээд 2 жил гаруй болж байна. 51 кг тоглодог. Өсвөр залуучууд насан туршийн алт мөнгө хүрэл хүүхдийн их наадмын мөнгөн медальтай. Манай аймгийн боксинг салбарт нэгэн чухал үйл явдал болсон нь өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээн байлаа. 2014 онд аймагт өсвөрийн боксийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулсан. Үнэхээр энэ тэмцээнийг бол манай аймгийн засаг даргын тамгын газар, нийгмийн хөгжлийн хэлтээс спортын газар бол нэлээд өндөр түвшинд сайн зохион байгуулсан. Манай Орхон аймгийн боксинг холбооны маань тамирчид багаараа тэргүүн байрлуулсан. Тэгээд шилдэг эмэгтэй тамирчингаар намуна маань шалгарсан. Ингээд энэ спортод дуртай хүүхэд залуучуудын хувьд бол энэ нэр хүндтэй тэмцээнийг аймаг орон нутагтаа зохион байгуулж энэ тэмцээнд амжилттай оролцох гэдэг бол нэр хүндийн асуудал байсан. Энэ амжилтын буухаа бол цаашгаа үргэлжлүүлж 2014-2015 онд бол өсвөрийн улсын аварга багаараа болж авч жишээ. За багийн амжилт гэдэг бол мэдээж дотор нь ганцаарч тоглож байгаа хүүхдүүдийн хувийн амжилтууд их нөлөөлдөг. Олон хүүхдүүд бас алт мөнгөн медалаар ингрэмэлж ингэж оролцлоо. Улсын аваргаас бид 2015 онд улсын аваргаас бас амжилттай орж багаараа улсын аварга болж байна. Азийн хүүхдийн наадамд оролцох эрхийн төлөө бэлтгэлж байна. 4 сарын 30-нд 5 сарын 1-нд сорилго тэмцээн явагдана. Тэгээд 6 сард өсвөрийн улсын аваргагаа. Аливаа спорт гэдэг бол хүнийг өөрөө хүмүүжүүлдэг, төлөвшүүлдэг. Тэсвэр хатуужилтаа бол хүмүүжлийн хувьд, ёс суртахууны хувьд бол бас их зөв хүмүүжлэлтэй иргэн болж төлөвшөхөд энэ спортын үр өгөөж гэдэг бол маш өндөр юм. Тийм учраас хүүхдүүдийг
одоо багаас нь спортын ямар нэг төрлөөр өөрийнх нь сонирхож байгаа. Би бэлтрийнх нь одоо онцлог тохирсон энэ спортоор хичээллүүж явах нь их чухал аа. Хангард спорт клубын тамирчид насанд хүрэгчдийн жин ангилалдаа улсдаа тэргүүлдэг бол Эрдэнэ боксийн холбооны Эрдэнэ клубын хүүхдүүд өсвөрийн тамирчид өөрсдийн насны ангилалдаа улсдаа тэргүүлж байна. За манай Эрдэнэ бокс клуб бол одоо улсын хэмжээнд одоо эхний одоо 1-р байрыг одоо 2 жил дараалал хадгалж байна. Өсвөр залуучуудаа бол одоо 1 номерын одоо баг улсдаа Тодорхой үр дүнгууд бол гарч байна. За аймаг орон нутгийнхаа нэрийг аймгийнхаа хэмжээнд, улс орныхаа хэмжээнд тэм дэлхийн тавцанд одоо дуурсгаж яваа сайхан тамирчид бас төрөн гарч байгаа. Энэ хүүхдүүд чинь бүгд одоо 20 онд бэлтгэж байгаа хүүхдүүд. Эндээс бол манай аймгаас бол 20 оны Токио Олимпиадад амжилт гарах бүрэн боломж байна. Эрдэнэ боксing клубын тамирчид хүүхдийн ордонд бэлтгэлээ хийдэг. Тэгээ энэ хүүхдийн ордны маань энэ заа бас их өгөөжтэй. Тэгээ энэ ч одоо стандарт бусдаад хоёр талын хаагаад бистүүл байсан. Энийг ингээ заал болгочоод байгаа юм. Цаашид өөрийн гэсэн байртай зориултын бэлтгэлийн танхимтай болох талаар ажиллаж байгаагаа пүрэв очир дасгалжуулагч ярьлаа. Орон нутгийн зүгээс энэ тал дээр цаашид дэмжиж ажиллавал эдгээр тамирчин хүүхдүүдийн ирээдүйн амжилтанд том дэмжлэг болох нь гарцаагүй. Аз дэлхийн төвд ер нь бол нэрээ дурссан л хүн болох юмсан л гэж боддоо шүү дээ. Спортын салбар тэр дундаа нийтийн биеийн тамирч хэрэгжүүлэлтийг орон нутгаас бодлогоор дэмжих нь иргэдийн эрүүл аж төрөхөд баггүй ач холбогдолтой. Бодибилдинг фитнесийн аймгийн аврах шалгаруулах тэмцээнийг орон нутгаас дэмжиж 2014 оноос эхлэн зохион байгуулдаг боллоо. За Орхон аймгийн бодибилдинг фитнесийн холбоо албан ёсоор 2013 онд үүсгэн байгуулагдсан. Хүүхд залуучуудын чөлөө цагийг одоо зөв боловсон өнгөрүүлэх. За тэгээд цаашлаад одоо өвдөхөөс өмнө эрүүлжих тийм ээ. Олон нийтийн биеийн тамирын спортыг одоо дэмжихийн тал дээр одоо тусгал дэмжиж өгөөж байгааг санал тавьсны дагуу аймгийн урлагийн дарга дэмжиж 2014 оны 12 сарын 27-нд анх удаа тэмцээний зохион байгуулсан. Анхны тэмцээн гэхэд бол одоо зохион байгуул сайтай нээлттэй зохион байгуулагдсан. Орон нутгийн тамирчид бас нэлээд оролцсон. Нөгөө талаасаа бол энэ спортыг сонирхож хичээлдэг хүүхэд залуучууд одоо маш их олноор энэ одоо тэмцээнд оролцож өөрсдийгөө нээж одоо хөгжүүлэх энэ алхмуудаа бас хийж ялаа. За 2015 оны хувьд бол бас энэ тэмцээнийг уламжлал болгон одоо зохион байгуулах санаачлаг бас гарсан. Тийм санал ирсэн. Гэхдээ бид нар бол одоо 2016 он өөрөө улс төрийн хувьд бол одоо сонгуулийн жил таарч байгаа холбогдуулаад энийг бол ямар нэгэн нэрэмж тэмцээн болох боломжгүй. Гэхдээ энийг бол Орхон аймагт нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх гэдэг энэ асуудлынхаа хүрээнд бол нээлттэй тэмцээн болгож зохион байгуулъя. Зөвхөн Орхон аймаг Эрдэнэ хотын хэмжээнд биш, Улаанбаатар хотын одоо бодибилдингийн клубүүдээс оролцуулъя. Мөн одоо энэ спортын төлөө зүрх сэтгэлээ зориулж ажиллаж ирсэн одоо үеийн бас тамирчдыг хамруулъя. Үзүүлэх тоглолтуудыг нь бас орон нутгийнхаа хүүхд залуучуудад үзүүл сонирхуулъя гэж ингээд дэлхийн авраг одоо Монгол улсаас анх удаа бодибилдингийн дэлхийн авраг төрсөн Моглаан одоо тэргүүтээ тамирчид маань бас ирж үзүүлэлт тоглолтыг үзүүлж ийм тэмцээн болсон. Орхон аймгаас 9 клуб, Улаанбаатар хотоос 6 клуб нийт 45 тамирчин оролцсон байгаа. Хүүхд залуучуудыг одоо чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн цаашлаад одоо энэ спортыг түгээн дэлгэрүүлэх сурталчлах юм маш их томоохон хэмжээний арга хэмжээ болсон байна. Мөн Орхон аймгаас төрөн гарч байгаа шилдэг тамирчдыг одоо цааш нь дэмжих, хүүлэн дэмжих, мөн хөгжүүлэх, хүүхд залуучуудыг нэг таниулах их том арга хэмжээ болсон гэж бодож байгаа. Олон тамирчдыг бас бэлтгэн гаргаж байгаа энэ бодибилдинг фитнесийн клубүүдийн дунд эрүүл сар бол одоо өрсөлдөөнийг бас нэг талаасаа бий болгож байна. Энэ одоо клубүүдэд ирж хичээлж байгаа хүүхд залуучуудын тоог нэмж байна. Ингэснээрээ бол хүмүүс нөгөө эрүүл амьдрах, аж төрөх одоо хэвшил зөв дадал зуршил руу одоо тэмүүлдэг. Энэ одоо тэмүүлэлүүд бас өөрөө их өргөн үрээг хамарч байгаа. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж түгэн дэлгэрч байгаа
үндэсний спортын нэг төрөл бол шагаан харва. Монгол улс дэлхийн бусад улс орноос ялгарх үндэсний олон уламжилтай. Тэдгээрийн нэг нь яхарахгүй шагаан харва юм а. За Монголын үндэсний их спорт, үндэсний их наадмын шагаан харва бол 800-аад жилийн түүхтэй гэж одоо тэмдэглэгдэн үлдсэн байдгийн байна лээ. Шагаан харвааг орон нутагтаа хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, энэ спортыг дэмжих зорилгоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүрийн отго харва тэмцээнийг аймгийн шагаан холбоотой хамтран зохион байгуулж байна. За аймгийн иргэдийн хурлаас одоо шагаан холбоотойгоо хамтраад жил бүр одоо энэ шагаан отго харвааг бол зохион байгуулах тал дээр зохион байгуулалтын хувьд, хөрөн санхүүгийн хувьд бол хамтраад ингээ ажиллаж ирсэн. Ийм уламжлалтай. Энэ сайхан одоо шагаан харвааг манай Орхон аймгийн одоо иргэдийн хурлын дарга бид бүгдийн манай шагаан холбоог дэмжиж одоо 3 жил гарan иргэдийн хурлын одоо даргын нэрмжид отго харва гэдэг одоо харвааг ивент тэтгэж одоо ингэж явуулдаг болсон. Энэ харвааг одоо манай Орхон аймгийн одоо харваачид хүсэн хүлээдэг жилийн улсын аваргаас тутахгүйгээр жилийн бас нэг хүслэн болсон ийм тэмцээн наадам болсон. Отго харва гэдгийн маань одоо гол учир нь гэвэл одоо тэр жилдээ одоо шагаан харваад аймаг сумынхаа одоо цол авсан, улсынхаа цол авсан улсуудыг одоо өргөмжилдэг, хүндэлдэг, багуудыг бас тэр хэмжээний одоо шагнал урамжлаар шагнадаг юм болсон. Шагаан одоо энэ харвааг одоо иргэдийн хурлын нэрмжид болгосноороо хүүхэд багчууд одоо албан газрууд их татаа оролцож байгаа. Ер нь манай шагаан холбоо бол одоо 200 гарan одоо ийм бүрэлдэхүүнтэй бас нэлээд том багц юм болж байна. 10 гарan одоо баг гардаг. Нэг багт одоо 7-оос 9 хүний бүрэлдэхүүнтэй. Одоо сурж байгаа залуучууд одоо зөндөө байна. Тэгээ үндэсний энэ спортыг түгээн дэлгэрүүлэх бол зөвхөн энэ одоо шагаан спортод зүтгэж яваа хүмүүсээс гадна энэ одоо спортыг төлөө орон нутгаас бас тодорхой бодлого хэрэгжүүлсний үр дүнд бол бас нийтийн хүртэл болох ёстой гэж харж байгаа. Эрдэнэт хот Орхон аймгийн бусад аймаг орон нутгаас ялгарх нэг онцлог давуу тал бол циркийн урлагийг хөгжүүлж байгаа явдал юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргаж хүүхэд залуучуудын театрын дэргэд цирк ангийг нээж, циркэд сонирхолтой хүүхэд багчуудыг бага наснаас нь сургаж, авьяасыг нь хөгжүүлж байна. За аймаг орон нутгийн хувьд бол соёл урлагийн салбарт анхаарал хандуулж энэ чиглэлд бол одоо багагүй хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаа. За энэний нэг хэлбэр, нэг илэрхийлэл бол аймгийн хэмжээнд одоо манай циркийн урлагт олон жил зүтгэж ирсэн мэргэжлийн одоо багш нар одоо тодорхой санал тавьж аймагт одоо энэ циркийн урлагийг хөгжүүлье, орон нутгийн зүгээс тодорхой дэмжлэг тусалцаа үзүүлээч гэдэг асуудлыг одоогоос 3 жилийн өмнө хөндөж тавьж исэн. Тэгээд тухайн үед бол одоо аймгийн засаг дарга бид бүгдийн хувьд одоо ярилцаж ер нь одоо нийгмийн салбарт хүүхд залуучуудаа соёл урлагаар одоо өсвөр бага наснаас нь хичээллүүлэх, за энэ чиглэлийн одоо мэргэжлийн одоо улсын хүчин бэлтгэх, орон нутгаас төрж гарч байгаа энэ авьяаслаг одоо хүүхд багчуудынхаа авьяасыг нэ хөгжүүлэх тал дээр ажиллая. Тэгэхээр энэ циркийн одоо урлаг энэ одоо их өрмөц урлагийн одоо энэ судан гайхамшигыг үзүүлж чаддаг энэ салбарыг бол орон нутагтаа бий болгочих юм бол манай эрдэнэчүүдийн хувьд бас нэг бахархах шин зүйлтэй болох ёстой юм а гэж ингэж үзсэн. За энэний үндсэн дээр бол 2013 оноос эхлээд хүүхэд залуучуудын театрынхаа дэргэд циркийн одоо ангийг нээж ингээд 2 багшийнх нь одоо орон тоог бий болгож орон нутгийн төсвөөс тодорхой хөрөнгө мөнгө гаргаж энэ хүмүүсээ цалинжуулаад ингээд ажиллаж эхэлсэн. За циркийн төрлүүд бол олон л доо. Тэрнээс яг циркийн сургуулийн одоо сургалтын маягаар одоо жонглер, тэнцвэр, үсрэлт, гимнастик тэгээд бүжгийн одоо анхан шатны сургалт. Тэгээд энэний хажуугаар одоо нугралтын югаар үндэслээд нугралтын дээр ягаад циркийн бус төрлийг бол хөгтөд хичээл орж байгаа.
Би бол цирк урлагаар 6 наснаас эхэлж хичээлсэн. Одоо нийтдээ одоо яг 11 дэх жилдээ явж байна. За цирк анги нэгдснээс хойш за Оросын холбооны дуриад ус болсон циркийн тэмцээнд бол манай сурагч Нарангар бол оролцоод 1-р байранд ороод ирсэн. Анхны амжилт анги бий болсноос. 2-р биднээс Бүгднайр хятадд болсон хүүхдийн фестивалд, олон улсын хүүхдийн фестивалд шиддэг 5 цамын нэг ур чадварын цам аваад ирсэн. Хотод болсон алтан цам гэж хүүхдийн бас тэмцээнд оролцоод манай насаараа бага насных нь алт аваад, арай том насны хүүхдүүд бас алт аваад ингээд оролцсон. Энэ Монголд анх удаа аюултай монголчууд шоунд бол Нарангар оролцоод бас шилдэг 8-аас 5-р байранд нь орсон ийм амжилттай. Ер нь бол цирк урлагтаа би бол маш хайртай. Тэгээд цаашдаа ч мөн циркээрээ ингээд хичээллээд явахыг хүсдэг. Бусад аймаг орнуудыг бодох юм бол манай эрдэмтчүүдийн хувьд циркийн урлагийг одоо хөгжүүлж байгаа гэдгээрээ бол их өвөрмөц энэ соёл урлагийн салбарт оруулж байгаа бас том хувь нэмрээ гэж ингэж үзэж байгаа. Аймгийн одоо иргэдийн урлаас ингээд циркийг дэмжснээр одоо бид урлагт энэ заалтаа болж байна. Одоо аппарат техник хэрэгслийн нэлээд юмтай болж авсан. Жонглерийн хэрэгслүүд одоо өсрэлтийн материалс техник гайгүй хангалттай болж байгаа. Энийг бол эхлэлийн чанартай ажил гэж ингэж харж байгаа. Цаашдаа бол одоо энэ байр савных нөхцөл болцоог бид нар сайжруулах хэрэгтэй. Яг одоо циркийн манеж гэдэг ч юм уу тэр зүйлнүүдээр бас төвөгтэй байгаа хэдий ч аймаг орн нутаг өөрөө бас болцоо боломжоор энэ асуудалд анхаарал хандуулад ажиллаж энэ эрдэнэ төлөвлөрийн одоо тодорхой хөрөнгө оруулалтаар за Монгол бүхий одоо холбооны хөрөнгө оруулалтаар бүхий өргөөний барилгын ажил эхлээ явж байгаа. Тэгэхээр бүхий өргөө гэдэг бол одоо манай үзэгчид сайн мэднэ тийм ээ. Өөрөө одоо циркийн манежтэй төстэй одоо дугуй хэлбэртэй цаал байдаг. Тийм учраас ер нь бүхий өргөө хэлбэрээр нь ашиглах мөн хажууд нь бас циркийнхээ энэ салбарыг хамтд нь хөгжүүлээд аваад явах энэ болцоо боломж байна уу гэдэг тал дээр бид нэр бас ярьж байгаа. Аймгийн соёлын салбарт орон нутгийн төсвөөс шаардлагатай хөрөнгө оруулалтыг жил бүр хийж тулгамдж байгаа асуудлуудыг шат дараатай шийдвэрлэж байна. За соёлын салбарт бол өнгөрч байгаа 3 жилийн хугацаанд багахан хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаа. Мэргэжлийн байгууллагуудынхаа ажиллах нөхцөл болцоо боломжийг сайжруулахын тулд бол орон нутгийн төсвөөс жил бүрийнхэн төсөвдөр тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө тусгаад ажиллаж байгаа жишээ нэ. За хүүхд залуучуудын театрын хувьд бол одоо ижүүрэн засварын үйл ажиллагаа, за үүдний орчмын тогтцолт, за үзэгчдэд одоо хамгийн гол үйлчилж явах ёстой нөгөө заал танхимын одоо ая тухтай байдал, орчин нөхцөл ямар байх ёстой, яг энэ шаардлага руу нийцүүлж бас нэлээд хөрөнгө оруулж одоо засвар үйлчилгээ хийсэн байгаа. Мөн одоо Баян өндөр жаргалан сумдын одоо энэ соёлын төвүүд дээр 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж шаардлагатай техник томот хөрөмжөөр одоо хангаж өгч жишээ нэ. За мөн одоо соёлын одоо чухал нэгэн салбар одоо археологийн чиглэл дээр манай аймаг бас нэлээд хөрөнгө оруулалт хийж ажиллаа. Ялангуяа 2015 онд бол айргийн гузгар орчмын одоо археологийн малталгыг хийх одоо энэ ажилд бол орон нутгийн төсвөөс 20 орчим сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийж ингээд одоо мэргэжлийн баг түүх археологийн одоо томоохон одоо ажлын хэсэг групп ирж ажилласан. За аймгийн номын төв музейн барилгын хувьд бол одоо өнөөгийн одоо шаардлага нөхцөл хангахад бол ихээхэн төвөгтэй юм болсон. Ийм учраас аймгийн музейн одоо барилгыг шинээр барих ажлыг бол одоо зураг төсвийг гүйцэтгүүлсэн байдаг. За нөгөө талаасаа бол одоо Бурхан багшийн сэрэг дүр орчим, одоо найрамдал өндөрлөгийн орчимд бол одоо шинээр музейн барилгын газрын одоо асуудлыг орон нутгийн зүгээс шийдсэн байгаа. Хөрөнгө оруулалтын асуудал бол өөрөө томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай. За яг энэ одоо хөрөнгө оруулалтын асуудлаар магадгүй улсын төсөв тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө суугдаад явах юм бол цаашдаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх хэмжээний стандартын музейтэй болох юм боломж бол бас давхартай бүрдэнэ. Музейтэй болсноор бол одоо энэ археологийн одоо олдууруудыг энэ музейтэй одоо бид нар хадгалах тийм ээ музейн үзмөр болгох ард иргэдэд үзүүлэх одоо болцоо боломж маань бол бас бүрдэж явах ёстой. За номын төвийн тухайд бол бас л одоо өнөөдөр шаардлагад нийцэж гэнэ үү гэвэл бас төвхтэй. Цаашдаа бол одоо орчин үеийн шаардлагад нийцсэн номын сантай, номын төвтэй болох шаардлага бол байгаа. За энэ дээр бол одоо эхний ээлжинд бол бид нар энэ номын төвийнхээ үйл ажиллагааг хүүхдүүд, залуучууд үйлчлүүлж байна тийм ээ. Бүх насны иргэд үйлчлүүлдэг. Тийм учраас ер нь одоо урсгал зардал дээр
урсгал засвар дээр бол одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. 2013-2014 онууд бол тодорхой хэмжээний одоо засварын ажлууд хийгдэж орчин нөхцөл бол бас харьцангуй сайжирсан ийм одоо эерэг өөрчлөлтүүд гарсан байгаа. Орхон аймаг Эрдэнэт хот кино театртай болох асуудал олон жил яригдж ажил нь удааширсан байдаг. Энэ ажлыг үргэлжлүүлж кино театрын асуудлыг бодит ажил болгохын тулд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодорхой шийдвэр гаргаж эрдэнэтчүүд кино театртай болох асуудал шийдэгдсэн. 2013 оноос эхлээд Орхон аймаг кино театртай болох тухай асуудлыг бид бүгд одоо өмнө явж исэн асуудлыг цааш нь өргөжлүүлж хөөцөлдөж ингээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт өмнө орж ирээд за яг энэ зорилт бусаар зорилтын дагуу ашиглагдаж одоо төдийлөн чадаагүй байсан энэ ажлыг одоо зураг төсвийн ажлыг гүйцээлгэж за ингээд тодорхой байсан одоо заримдаа хөрөнгө оруулалтын одоо асуудлыг шийдвэрлэж ингээд барилгачдын ажлыг эхлүүлсэн ингээд аймгийн засаг даргын зүгээс бол ер нь одоо кино театрыг хувийн хвшилд одоо шилжүүлэх зүйтэй юм аа. Хувийн хвшилд одоо менежментийн өгч явуулъя. За анхны одоо орон нутгаас гарсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээний одоо мөнгийг бол буцааж одоо хувийн хвшлээс одоо орон нутгийн төсөвт бол төвлөрүүлэх зүйтэй. Ийм шийдэл гаргаж өгөөч гэдэг хүсэл тавьсан. Ингээ аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд кино театрын одоо барилгыг бол ер нь хувийн хвшилд өгч цаашдаа менежментийн үйл ажиллагааг хувийн хвшилд одоо хариуцуулж явах зүйтэй юм а гэдэг шийдэл гарсан. Сонгон шалгуулалт бол хийгдсэн байна. Ингээ хийгдсэний үндсэн дээр бол одоо орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний одоо хөрөнгөийг бол одоо төвлөрүүлэх ёстой. Ингээд цаашдаа бол одоо компани зориултаар нь одоо кино театрын барилгыг одоо барьж дуусгах, ашиглах ийм нөхцөлтэйг одоо гэрээ хийгдээд ажиллаж байгаа. Кино театрын барилгын ажлыг үүсгэж цаашид үйл ажиллагааны менежментийг авч явах сонгон шалгаруулалтад Улаанбаатар хотын Өргөө синема компани шалгарсан. Ингэснээр 40 жилийн түүхтэй Эрдэнэт хот Орхон аймгийн соёл урлагийн салбарын түүхэнд орчин үеийн кино театр хэмээх нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна.